Сайн байцгаана уу хүмүүс ээ. Цахим уран зохиол 12 дугаар ангийн асинхрон хичээлээрээ дээд цэнд жавын алтан жүнжар өгүүлгийн зохиолч уншигчийн холбоо хамаатлыг ойлгох гээ Батсүрэн нүүдэлчдийн хүүхдөөс шүүмжтэй танилцах хичээлийг орно. Сайн зохиолч гэж хэнийг хэлэх вэ? Бүх зүйлийг тайлбарлаж энэ бол муу хүн, энэ бол сайн хүн гэж зааж өгдөг хүнийг хэлэх үү? Эсвэл уншигч танд бодох орон зай үлдээдэг хүнийг хэлэх үү? Доод цэнд жав алтан жүнжар өгүүлэгтэй түнжгэр бандыг муу санаатай, шуналтай шавгиж ганц ч удаа шууд бичээгүй. Гэхдээ уншигч та бид үүнийг яаж мэдсэн бэ? Зохиолч бидэнд нүдний хяруу гэдэг түлхүүрийг л атгуулсан. Тэр түлхүүрээр хаалгыг онгойлгож цаадах утгыг харах нь уншигч таны үүрэг юм. Асуулт: зохиолч шавин шуналтай байсан гэж шууд бичгийн оронд нүдэнд нь хяруу сэргэнэ гэж бичсний гол ялгаа юу вэ? Энэ нь уншигчид хэрхэн нөлөөлөх вэ? Зөв хариулт нь Б буюу уншигчийг өөрөө ургуулan бодож мэдрэхэд хүргэнэ. Тайлбар: зохиолч зураглалыг өгч уншигч дүгнэлтийг хийдэг. Энэ бол тэдний хоорондын холбоо хамаарал юм. Асуулт: түжгэр банд багшигаа харж суухдаа хөгшин азарганы дэлэн сүртэй гихчээр амин цааш орчихсон намайг олон түмэн игээл бурхамчлаад гэж боддог. Түлхүүр: тэр багшигаа багш гэж харахгүй, харин хөгшин азраг гэж харж байна. Адуун сүрэгт хөгшин азраг залуу азраганд байраа тавьж өгөх ёстой байдаг байгалийн хуулийг сануулж байна. Тэгвэл яагаад багшигаа ингэж хөгшин азрагтай адилдсан байна вэ? Жишг хариултыг харъя. Уншигчийн тайлал: энэ зүйлээс уншигч шавийн дотор хүндлэл бус өрсөлдөөн эрх мэдэлд хүрэх шунал сүр хүчийг нь авах хүсэл байгааг олж мэднэ. Судлаач Батсуур нүүдэлчдийн хүүхдөөс шүүмжтэй энэ зохиолын тухай маш чухал зүйл хэлжээ. Зохиолч ямар нэгэн шүүмжлэл санаа гаргаагүй амьдрал үргэлжлэж байгаа мэтээр харуулжээ гэсэн байдаг. Энэ юу гэсэн үг вэ? Зохиолч бол шүүгч биш, харин хөндлөнгийн ажиглагч байхыг сонгосон гэсэн үг. Тэр шавийг шийтгээгүй, багшийг авраагүй. Тэр зүгээр л болсон явдлыг дэлгэж тавиад уншигч та өөрөө шүүнүү гэж хэлж байгаа хэрэг юм аа. Асуулт: хэрэв зохиолч төгсгөлд нь шавийг шийтгэж муу хүн үйл өөрөө эдлээ гэж бичсэн бол зохиолын уншигчтай тогтоох холбоо яаж өөрчлөгдөх байсан бол? Зохиолын төгсгөлд багш хорыг хов сороод шавийн нүдэнд хяруу аль хэдийнэ алгуулсныг хардаг. Зохиолч энд цэг тавьсан. Гэхдээ түүх дууссан уу? Үгүй. Зохиолч бидэнд асуултын тэмдэг үлдээсэн. Тэр хяруу яагаад тарилав? Шав зорилгодоо хүрээ тайвширсан уу? Эсвэл багшийнхаа агуу уучлалыг мэдрээд гэмшсэн болов уу? Энэ хариултыг доод цэндж бичээгүй. Үүнийг уншигч та бичих ёстой. Энэ бол зохиолч уншигч хоёрын хамгийн гүн гүнзгий холбоо юм. Чи энэ зохиолыг дуусгаж буй хамтран зохиогч нь гэж төсөөлөд хариулаарай. Шавийн нүдний хяруу арилсан шалтгаан нь нэгд нь шунал нь хансан буюу муу талаас нь авч үзвэл, хоёрт нь гэмшил төрсөн буюу сайн талаас нь авч үзвэл. Чи алийг нь сонгох вэ? Яагаад? Тайлбараа бичээрэй.